Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас өнгөрсөн оны 8 дугаар сард хоггүй цэвэрхэн Монгол аяныг санаачлан зохион байгуулсан. Хүн ер нь идэж ууж эдэлж хэрэглэж байгаа цагт хогийг ямагт үйлдвэрлэж байдаг юм байна. Тэр нь хот суурин томорч хүн ам олширсан газарт улам их болох. Түүнийгэн сүулдэн далд оруулах аргаан олж ядахад хүрдэг байна. Хогийг дотор нь энгийн, ахуйн, аюултай гэх мэт хэд хэдэн төрөлд авч үздэг. Энгийн болоод ахуйн хог хаягдлаа бол дотор нь дахин боловсруулж болох, ашиглаж болох зайлшгүй дарж булбулзах гэж бас ангилж болно. Аюултай хог хаягдл гэдэг нь бол эмнэлгийн төрөл бүрийн хорт эм тарианаас ахуулаад химийн хорт бодис хүртэл ордог. За тэгэл нөгөө аюултай ураны цацрагийн идэвхтэй тийм хогнууд гэх мэтчил. Хоггүй цэвэрхэн Монгол аяны хүрээнд эхний ээлжинд иргэдийн хогны тухай ойлголтыг нэлээд өөрчлөх. Тэгээд дараа нь хог хаягдал одоо дээр өгүүлсэнчлэн ангилж сургах. Цааш нь ангилсан хогоо дахин боловсруулах үе шат руу орох. Ингэж байж цэвэрхэн орчныг бүрдүүлэх зорилготой юм. За хинтээ аймаг энэ аяны хүрээнд ямар ажил зохион байгуулж, ямар үр дүнд хүрээд байгаа талаар Чингис хотын Өндөр хаан тогтчлтын газрын дарга Ганбаатартай уулзаж эднийхэн төвлөрсөн хогоон хэрхэн зохицолж гэр хорооллын хогийг хэрхэн авч байгаатай газар дээр нь очиж сурвалжилсан юм. Өндөр хаан тогтчлтын газар 2017 оноос Чингис хотын хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх асуудлыг бол 2017 оноос бол хариуцж гэж явж байгаа. Тэгээд нийтдээ бол нэг Чингис хотын 7000 гаруй өрхий том жижиг нийсэн 200-аад аж ахуй нэгж албан байгууллагуудын хогийг бол ачиж цуглуулад тээвэрлж хогийн цэгтэр төвлөрсөн цэгтэр болгодог. Тэгээд энэ бол ер нь Чингис хотоос гарч байгаа хогийн тоо бол сүүлийн жилүүд бол өсөх хандлагатай байгаа. Ер нь 19,000 тоннод үүсэн одоо 22,000 тонн энэ жилийн 22,000 тонн хог бол гараад байна. Жил болгон энэ хүн амын тоо өсөж байгаатай холбоотой нөрөх албан газрууд өсөж байгаатай холбоотой болоод бас хогийн бол байнгын ингэж өсөж байдаг. За бид мөн 2017 онд шинэ хогийн цэгтээ аймгийн төвийн буюу 5 дугаар хогийн ердөө хааны ердөө 2 км зайтай ирээдсэн хогийн цэгийг нүүлгэх энэ асуудлын хүрээнд бол шинэ хогийн цэгийн их усүрийг шийдвэрлэх 2017 оны намар цогт өндрийн ингэрт аймгийн төвөөс 8 км-т бол хогийн цэгээ байгуулсан. Тэгээд одоо 18 оноос л эхлээд ашиглалтанд ороод одоо 2 жил явж байна. Энэ хогийн цэг бол тэгээд энэ битүү шороо энэ шинэ хогийн цэгтэй болсноор бол нөгөө хаврын цаг цалих шорохтой үед бол хийсэж сул хог хаягдлууд хийсэх мөн хавар намрын цаг төмрийн аюул бас аймаг руу орох энэ бол эрсдлүүд бол байхгүй болсон байгаа. Тэгээд шинэ хогийн цэг дээр бол бас манай иргэдийн бас ухамсарын асуудлууд бас байна. Энийг бол бас анхаарах хэрэгтэй байна. Хогийн цэг ихэд дотор ороод асахгүй гадна асгаад билээхэн хогийн цэг байсаар байтал гадна асгадаг. Энэ нь болохоор нэмэлт бидэрт бас ажлын ачаал үүсгдэг байгаа. Энийг ковшор бид нар шинэ хогийн цэг ихээр бол төрөх ажлыг бол 7 хоногт 2 удаа ковш төрдөг байгаа. Энэ дээр бас нэмэлт тийм ажлууд гарах юм. Мөн хуучин хогийн цэг дээр хог хайж байна. Энийг бол иргэд аж ахуй нэгжүүд бол бас ухамсарлаж ойлгох хэрэгтэй. Нэгэнд хогийн цэг гаргачаад байхад энэ дээр хийж хаях тал дээр бас анхаарч өөрсдийнхөө хандлагыг бас өөрчилж ингэж байвал бас бидний ажилд их хэрэгтэй байна. Мөн хотын манч ус өнгөцөмж юмд бас байгаль орчин ч гэсэн бас их хэрэгтэй нэмэртэй байна. Чингис хот 23 мянган хүнтэй гэж байгаа. Жилд нэг 22 мянган тонн хог хаягдл гардаг гэсэн тооцоо байна. Ард иргэдэд үнэхээр одоо бас том одоо хөгжил дэвшил ярихаас өмнө одоо хогны асуудлыг л ер нь зохицлох нь зайлшгүй шаардлагатай байна. Ер нь ч тэгээд өөрөө энд амьдарч байгаа хүмүүсийн хувьд ингээд эргэн тойрон л хог бол маш ихтэй байсан л та.
Тийм учраас ер нь энэ хогны асуудлыг нэлээд одоо өглөөргаар нь ер нь хэдүүлээ нэг ярья гэдэг. Манай хот тогтчлт одоо тэгэл манай хамт олон бас нэлээд сууж ярилцсан байна. Тэгээ шийдлээ ер нь бол яагаад энэ хогны асуудал өнөөдрийг хүртэл ийм нэг хэцүү байдалтай тулваа. За тэгээд энэс гарах арга зам ер нь юу байна вэ? Тэгээд энэ арга замыг бид нэр нь яаж одоо хэрэгжүүлэх юм бэ гэдэг дээр нэлээд анализ хийсэн, нэлээд одоо бас ярилцсан. Тэгээд бид нар бол ердөө хогийг бол ингээд нэг айл болгоны хашаанд дотроос шин шууд сар болгон авдаг болъё. Одоо яг зайлшгүй сардаа л одоо нэг авдаг болъё. За тэгээд энэс гарах мөнгө төгрөгийг одоо сонгох яаж шийдэх юм бэ? Энэ бол өөрөө асар их зардалтай ажил. Тийм учраас энийг одоо яах вэ гэдэг дээр бас ер нь бол нэг айл болгоноос нэг тухайн үед аймаг иргэдийн хурлын тогтоол ажиллаа. 4,000 төгрөг одоо хураана гэдэг. Тэгээд энэ хураах тогтолцоогоо бас 2 дугаарт нь шийдэх хэрэгтэй юм байна. Гэт ингээд ард иргэдээсээ ер нь асуусан юм байна. За ер нь таны хогийг ингээд нэг сардаа нэг удаа авъя. Хашааны хогийг чинь. Өөртөө ороод ачаад ингээд авчичээ. Дараагийн ээлжинд та бол одоо хогны мөнгөөнөөс айлшгүй төлж байгаа чи. За хогны мөнгөө яаж төлөх үү гэхээр ер нь бол байцаагч дээр явуулахар чинь бас нөгөө нэг бас л зардал. Нэг хүн гэхгүй нэг 7-8 хүн ажиллах болно. Тэрний цалин нийгмийн даатгал гэл маш их зардал гарах учраас энэ мөнгөө хураалгадаг мөнгийг ингээд нэг тогтмол хураагаад одоо механизм манай орон нутагт юу вэ гэхээр ер нь бол энэ тогны мөнгө л гэж байгаа. Зөвхөн цахилгааны мөнгө. Тэгээ энэ дээр орон нутгийнхаа эрчим хүчнийхэнтэй уулзаад Багнуурын цахилгаан эрчим хүч Багнуур зөвгнүүд үсийн одоо хангасуулж байгаа компани шүү. Тэднийхэнтэй уулзаад ингээд ерөнхийдөө зөвчлөлтөд хүрээд тэгээ иргэдээс ер нь санал асуулга авсан юм байна. За хэдүүлээ ер нь хогноосоо салах уу гэдэг юуны төрөнд. Ер нь бол Хинтээ аймаг Чингис хотын хогтой байна уу гэдэг дээр эхэлж асуугаад тэгээ хогноосоо одоо яаж салах вэ? Бидэнд ийм арга байна. Ийм механизм байна. Энийг хэрэгжүүлвэл одоо та бүхэн дэмжих үү гэдэг. Ингээд судалгаа яваад үзэхээр ер нь бол нэг 80% нь ер нь дэмжиж байна. Одоо наадхаа хурдан хэрэгжүүлээд өгөөч гэж. Тэгээд тэр үед бидний хэрэгжүүлэхэд бас машин унааны болцоо бас төдийлөн байхгүй байлаа л да. Ер нь манай Чингис хотын хогны одоо хураах хориг авах механизм нь өөрөө хайгуу тийм нэг хоцрогдсон гэх юм уу. Тийм шуурхай биш. Иргэд тэрэнд ямар нэгэн итгэл үнэмшилгүй болцсон. Ер нь л өөрөө л нэг хогоо зайлуулах хэрэгтэй гэдээ ойлгоцсон. Тэгээ манай Хинтээ ус компани дээр энэ хогны асуудал хариуцлагдаг байсан. Ер нь 20 жил хариуцсан явж байгаа. Тэгээд Хинтээ усынхантайгаа чирээ Хинтээ усган бол хогн дээрээс маш их алдагдал үлээдэг. Одоо хэрлэн сум энийг авбал одоо маш их сайн байна гэдэг. Тэгээд тэдний дээр нэг 2-3 машин, 4-5 машин байсан, 30 машин. Тэднийг нь жолоочтой, ачигчтай наваад үлдсэн манай хот тогтчлон дээр нэг 2-3 машин байсан. Тэрийгээ оруулаад тэгээ үлдсэн одоо бас нэг шаардлагатай байгаа нэг 6-7 машиныг нь хуваарай тээвэр эрхэлж байгаа портертой хүмүүстэй гэрээ байгуулад. Ингээд нэг бэлтгэл ажил нэг 17 оны 1 сараас 17 оны 3 сар хүртэл нэг 3 сарын хугацаанд бэлтжиж чад 17 оны 3 сараас ер нь эхэлсэн юм байна. Гэхдээ бид нар бол энэ хогны менежментийг эхлүүлэхдээ ер нь бол одоо нэгэн талын асуудлыг хөндөж байгаа юм нэлээд одоо далайцтай өглөөргаар нь ер нь ямиг ярья. За нэгдүгээр энэ айлуудын хогийг татан авдаг болъё. Хоёрдугаар төрдөө Чингис хотоос зөө хойшоо 3-4 км-т байгаа манай нэгдсэн хогийн цэг гэдэг тал газар. Тэгээ 20 жил хог асгацсан. Тэгээ маш эмх замбрааг асгацсан. Тэгээ хавар намартаа бол одоо зүүн тишээгээ баруун тишээгээ хоцлолтын тийшээ байн хог орж ирж хийсч орж ирж байдаг. Нэгдүгээрт хоёрдугаарт энийг эзэгцлээ. За гуравдугаарт нь бол одоо ер нь хогны үйлдвэртэй л болох юм бод юм. За тэгээ нэг ийм 3 үештэй ажил төлөвлөөд за эхний ээлжээ бол 17 оны 3 сарын 1-нд ингэж эхлүүлээд ингээд 3 сар бид нар бас нэг туршилтын хугацаа хийж утсан. Нөгөө дэмжиж байгаа 80% маань ер нь яаж хүлээж авч байна? Ер нь бидний ингэж ажиллаж байгаа механизм маань яг зөв гол төрлөөрөө явах нь уу? Энэ дээр алдаа оноор юу вэ гэдэг. Ингээд 3 сараа яваад үзэхэд бол яг нөгөө айлуудын хог маш ихээр хоримтлагдсан байсан учраас эхний 3 сар бол хүнд байсан. Нөгөө явж байгаа машинууд мануудад 3-4 ирээс хийгээд байхад амждаггүй.
Эхний нэг сар айлдаа хурж ажиж амжихгүй маш их хог хөрөнгөлөгцөнтэй холбогдуулаад тэгээд ер нь явандаа 6 сараас нэгнээс ахуулаад ер нь бол их хайтайхан болоод ирсэн. Тэгээд одоо хүртэл бол одоо 2 жил гарны 6 сарын хугацаа өнгөрч байна. Одоо бол бүх юм одоо голтролтой орсон. Иргэд одоо эзэнтэйч бай, эзэнгүүч бай хогийг аваа явцдаг. Гэрэл цахилгааны мөнгөнд төлбөрөө төлждөг. Тэгээ яг энэ үед бас хогны хаягдлын тухай шинэ хууль гарцсан. Тэгээ энэ хуулийнхаа дагуу нөгөө хог хаягдлалд хураасан мөнгө маань одоо сумын төсөв төврөө ороод ирдэг болцсон. Тэрийг нэргээд яг тэр хогныхоо зардал гаргадаг болцсон. Ингээ манай сумын төсөвдөр чинь одоо жилдээ хогны төлбөрт 230 сая төгрөг төвлөрдөг болсон. Тэгээ манайх бол хогон дээр нэгэн байдлаар аймаг орон нутгийн төсвөөс татаас одоо дэмжлэг авдаггүй. Яг л одоо ард иргэдийн өөрсдийнх нь тушаасан мөнгөөр эргүүлээд энэ хогоо татаж авдаг юм удаа бол ингээ хийгээд авчихсан байна. Ингээд бодоход нэг хүн жилд 1 тонн орчим хог үйлдвэрлэж байна гэсэн үг юм аа. Ганбаатар дарга Чингис хотын иргэд чинь намайг хогийн гамгаал гэцгээдэг юм. Юу гэж нэр хож өхөн яах вэ? Төрлөх хотынхон өнгө үзэмжийг сайхан байлгах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад чинь л одоо жоохон хоггүй цэвэрхэн орчныг бүрдүүлэх гол ажил юм шүү дээ гэд хөхөрч байсан. Үнэхээр төвлөрсөн хогийн цэгийн цэгцлэх гэж өчнөөн тэрбум төгрөг зарцуулна техникээр төрж сувг шуудуу татаж далан хэц босгоод байхад иргэд нь хогоо наан ил задгаасгаад байгаа нь тун тоогүй санагдсан. Өндөр хаан тогтчлтын газрын хариуцсан хогийн цэгнээс гадна барилгынхны хог, малны ядалгааны газрынхны хог гэд дийлдэх аргагүй юм байна. Жинхэнэ орчин тойрноо л тохирлж байна. Бид хог хаягдлын тухай ойлголт мэдгээн дээшлүүлж улмаар хог бол мөнгө юм шүү гэж бодох хаваас эхнээсээ ядаж англин ялгаж сурах хэрэгтэй байна да.